Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу 11-р хэсэг. Өглөөгөр хүйтэн салхитай байлаа. Гиндэн зан сумгийн даргийнхаа тушаалаар туулгалын хөвөө богдын ногоон ордны орчим хуаргансан цэргийн ангид бичиг хүргэж өгөхөөр явжээ. Хүрээний гудамжаар нэгч хүн үл үзэгдэнэ. Олон жил амьдран байгаа их хүрээ ийм эл хөл оргисон байхыг гиндэн мэдэхгүй билээ. Гамин барооны зандалчинд цэрэг хүрээг инхүү үхэл хагцлын орон болгож, ард олныг түгшүүлэн айлгаж, амьдралыг нь таслан тарчлааж байгааг гиндэн сайн мэдж байв. Тэр нэг их яарсангүй бодол болон шогшно. Сүхбаатар тушаахта цагааны дээрэмчин хулгайн нарын учруулж байгаа хоруур шиг гай гамшигын тухай хуудас бичиж хүрээний зах зээлийн газар хадагсан байна. Хүрээнд байгаа намын нөхөдтэй уулзаж энэ тухай яриад тэднэр олон хувь бичүүлж авах юм байна шүү. Тэгээд цагаан цэргийн хуарангаар тараасан ч болно. Энд тэнд нааж ч болно. Цагаантан хизээ хоошоо хөдлөх гэж байгаа юм бол доо. Түүнийг яаж мэдэх вэ? Хүрээ хороогоор цагааныхан дээрэм тонуул их хийж сүйдэлж байх шиг байна. Хавиорын хушуудаар зэр зэвсэгтэй баг цэрэг дахин явуулж агт морд атан тэмээ эрчүүлийг дайчилж байгаа нь томхон дайнд бэлдэж байгаа хэрэг. Хүчнээлээд зузаалж базааж байж л хөдлөх визээ. Тэр болтол нь ижил санаа бодолтой нэлээд хүнийг өөрийн талд оруулж болох байгаа. Сүхбаатар надад ийм ажил итгэж даалгахдаа юу гэж бодсон юм бол? Хужир болонд байхдаа л анх түүнтэй танилцж нөхөрлсөн. Тэр нэг сахалтай сайхан зантай орс сургагч. Бид хоёрт их юм ярьдагсан. Би түүнийг нь үг гэлгүй сүхэд хэлмэрчилж байсан болохоор л надад бүрэн итгээвэз. Тэр орс сургагч минь одоо бодоход улааны талын хүн байжээ. Хужир булангийн цэрэг зэвсгэн хураалгаж тарсны орой Сүхбаатар манад ирж. За гиндэн гой Монгол улс эрд цэрэг эрд зэвсэггүй болж дахин хар хятадын боллоо. Гэсэн ч муусан гамингууд Монгол газрыг удаан эзэгнэхгүй бизээ. Монгол хүн эрх чөлөөгөө тэмцэн олж газар нутагта эзэн суух цаг ирнэ гэж хэлсэн шүү дээ. Нээлээд хэд хонсны дараа дахин уулзаж та хөдөө нутагта явахгүй биз? Энд л байвал зүгээрсэн гэсэн. Надад төрсөн гэр орон аав ээж гэж байх биш. Хаашаа ч явах билээ дээ. Сүх маань дараа намайг дагуулan явж арваад хүн цугулсан жижигхэн байшиндаа байцсан. Тэнд дандаа л танихгүй хүн байсан. Тэд улс орныхон хувь заяаны тухай шүнжин ярьж заримдаа маргаж байсан юмдаг. Тэгээ Сүхбаатар нар Орос улсаас тусламж гуйхаар явахдаа надад итгэж найдаж чухал ажил хийлгэх болсон. Би түүний үгээр явж одоо цагаан намын цэрэг болцоход танихгүй хүмүүст нүд үзөөрлөгдөж яваа шүү дээ. Гэж бодоо шогшиж явтал морин гинт үргэн босгов. Толгой өндийн харвал өмнө нь шургаа хашаанаас хоёр хүн дүүжилсэн байлаа. Гиндэн учиргүй цочиж морины хаамыг эргүүлтэл зогсгож орсоор хашгирав. Айд сандран эргэж харвал дүүжлээстэй хүний ойролцоогоос буу барьсан орос цэрэг гарч ирлээ. Тэр тулж ирснээ юу хийж үгээр тэнэж яваа юм. Энэ улааны хань сүлбэ болоод эргэж тойрч явна уу гэлээ. Гиндэн хүрлийн ширтэж. Та юунд аимшиггүй үг хэлнэ. Би тасгийн дарга хүн шүү дээ гэд бичиг үзүүлбэл тэр цэрэг үнэмлэх бичгийг гүйлгэж харснаа номхон зогсож уучлалгүй гэлээ. Гиндэн дүүжлээстэй хүмүүд харвал зүсэдсэн бололтой орос хүмүүс байхаар хаана үзлээ гэж хоромхон зур бодоход нэг удаа Сүхийн нууц бүлгмийн хурал дээр очиход байсан Орос хэвлэлийн хорооны ажилчин гинт санаанд норж нүд дайлдрав. Хэзээ эднийг ингэж сүйдлэв гэж чанхан асуувал манайч цэр гайхсан янзтай харснаа өчигдөр орой барьж аваад дорн дүүчилсэн юм. Эд Монгол газар өмүүлж явсан большевик намын гишүүн улааны ухуулагчд юм гэж манайч цэрэг гайхуулсан янзтай хэлв.
Гинтэн дахин юмч асуусангүй морио оруулахын давхихдаа муу сайн ярахчид хүрээнд байгаа манай талын Орос хүмүүсийг шүүрдэн баривчилж байгаа юм байна. Одоохон намын нөхдөд хэл хүргэж амьд үлдсэн Орос нөхдийн амийг аврах арга бодъё. Энэ бичгийг хүргэж өгөөд буцах замдаа намын нөхдтэй уулзъя гэж бодлоо. Гиндэнгийн тосгийг гамингийн зэвсэг хадгалж байсан газрыг мануулахаар явуулав. Энэ нь гиндэнд сайхан завшаан боллоо. Хүрээг гамин эзэгнэж байхдаа Монгол цэргийн буу зэвсгийг хурааж тэнд хадгалсан бөгөөд эргэн тойрон харуул манаа гаргаж хэнийг ч хавтуулахгүй байсан юм. Барууны цэрэгт хөөгцөн гамин цэрэг зэвсгээ бүрэн бүтэн авсан эсхийг мэдхэн чухал гэж Сүхбаатар хэлүүлжээ. Барууныхан хүрээ рүү дайрахдаа хамгийн түрүүн тэрхүү зэвсгийн агуулгыг эзлэн аваад бас л харуул гаргасан тул гинтэн түүгээр хэд дахин яваад юу ч мэдж чадалгүй манаанд хөөгтөн ботсон билээ. Гинтэн харуул гарахаар 10 хэдэн цэргээ дагуулan нар шингэх үеэс хуарангаас гарч давчуухан гудамж уруудаад ширүүхэн давхлаа. Тэр гудамжны адагт ороод ирэхэд буунтуу гарав. Гинтэн мориныхаа амийг татж харвал ойролцоох нэгэн хашааны үүдэнд хэдэн эмээлтэй морь байна. Тэр хашаан дотор хүмүүс орилолтон гүйлдэж байхаар тийшээ цэргүүдэд дагуулan хашааны үүдэнд ирэхэд нэг Орос цэрэг жадтай буу барьчихсан хашааны үүдэнд зогсож байв. Гинтэн мориноос буулгүй хашаан дээгүүр өнгөж харвал гэрийн гадаа нэг хүнийг хүлчгээд хоёр цэрэг ороолгож хэдэн хүүхэд чарлан орилж айж сандарсан өвгөд эмгэд авгай хүүхнүүд димэл нааш цааш гүйлдэнэ. Юу болоод байна гэж гинтэн асуувал манаанд зогсож буй цэрэг Орос хэлтэй цагаан цэргийн хувцастай монгол хүмүүд гайхан харснаа. Цэргийн хэрэгцээнд нийлүүлэх зүйлсийг энэ айлуудаас авч байна гэж хариулв. Гинтэнгийн зэв өхөрч морио давран хашааны хаалгаар орох гэхэд өнөө цэрэг бууга хөндлсөөлөн чи юун хүмб гэж зэрлэгдүү дуугаар зандрав. Би хүрээ хорооны амгалан тайван байдлыг сахиулахаар яваа эргүүлийн дарга байна гэж гинтэн сүртэй хэлбэл тэр цэрэг холчиж байгаа бололтой хаалганаас хөнд ирэхэд гинтэн цэргүүдэд дагуулan хашаанд оржээ. Барууны цэргүүдэд дураараа авирлан айл амтныг төвэн сандаргаж дээрэм тонол маш их болсон нь богд гэгэний сонорт хулгай дээрмэ багсахгүй бол ард олны санаа сэтгэл алдагдаж мэднэ гэсэн юм байх. Тэгээд баруун өнгөрөн цэргийн хэрэгцээнээс бусад зүйлийг хамаагүй авч болохгүй гэж харьяа ангиудтай тушаал буулгасныг гинтэн сайн мэдэж байлаа. Тийм учраас гэмгүн номхон ардуудын хөрөнгийг дээрэмдэж байгаа эдгээр дээрэмчидтэй зад тулахаар шийдсэн ажээ. Гинтэн хүлэгтэй хүнийг ташуурдаж байгаа хоёр цэргийн дэргэд очиж наад хүнээс суулал та нар аль хорооны цэргүүд өнөөлөх бичгээ үзүүл гэж ширүүн дуугаар зандрахад ташуур далаас нь нэг цэрэг эргэж харснаа чамд хүртээлгүй бидний хэрэгт бүү оролц гэж хэгжүүрхв. Жанжны тушаал зөрчиж энгийн номхон ард иргэдийн хөрөнгөнд халтсан та нарыг баривчлна гэж гинтэн зоригтой хэлбэл ташууртай цэрэг хүлэгтэй хүнийг зодхон болж ташуураараа гараа аяархан ороолгосноо. Бид цэргийн хэрэгцээнд нийлүүлэх зүйлэн авч байна. Энэ танхаа итгээд юмаа өгөхгүй гэж эсэргүүцхээр нь залхааж байгаа юм гэлээ. Гэр байшингаас 3 цэрэг баахан юм тэврэн гарч ирлээ. Гинтэн тэднийг харснаа. Цэргийн хэрэгцээнд эхнэр хүүхдийн хувцас, өвгөд хөгчдийн хоол ундыг булааж авгасан тушаал бий юу? Наад юмаа энд орхиод одоохон зайлцгаа гэж шаардахад тэдгээр цэргийг тэргүүлж яваа бололтой ташуур барьсан Орос цэрэг муухай харснаа. Чи өхөр Монголоо өмөрч байна уу? Чамайг жанжинд хэлж хатуу цайрлуулна дэ гэж занан хэлээд цэргүүдэд дагуулan хашаанаас гарчээ. Та яасан буянтай хүн бэ? Аль газрын цэрэг үү? Гэж хүлэгтэй хүн асуувал гинтэн түүнтэй ярихыг хүссэнгүй морио оруулахын түрүүчийн цэргүүдийн хойноос гарахдаа намайг Монгол хүнийг өмөрч байна гэдгийг дагаж яваа нөхөд минь харсан болохоор юу гэж бодох бол монголчууд чи яах вэ? Бүрээд цэргүүдэл мууг санж мэднэ. Гэвч хамаагүй дээрэм хийхийг хоригдсан барууны тушаалыг эдэнд таниулсан шүү дээ гэж бодов. Гинтэн аравтаа дагуулan үдэш болж байхад зэвсгийн агуулгын дэргэд ирж харуулын даргаас нь 4-5 цоочтой урт байшин хүлээж авлаа. Энэ байшингууд чинь буу зэвсэгтэй юм уу хоос юм уу гэж гинтэн түрүүчийн харуулын даргаас асуувал хэмэтгэв. Хоосон хоолтой нь бидэнд хамаагүй харж л байх үүрэгтэй байдаг юм гэж тэр хүн хэлв. Гинтэн инээд алдан. Хоосон бол харж хандаад чи юуны ашиг байх вэ? Санаа амар унтаж болох юм байна гэвэл харуулын дарга амжилсан янзтай. Тэгэж болохгүй. Шөнө хэд дахин эргүүл ирдэг юм. Тэгэхээр л дүүрэн зэвсэгтэй байхаас зайлахгүй. Тэр урд талын байшингийн цонхоор маргааш өдөр болохоор хараараа
Зөндөө олон винто байдаг шүү гэжээ. Гиндэн харуулаа хүлээн авч манай зогсвол зохих газрууд нь цэргээсээ зогсоогоод үлдсэн хэдийгийн шүн дунд манаанд гаргана гэж хэлээд амраажээ. Удалгүй гүн шүн болов. Гинтэн зэвсгийн агуулгын эргэн тойронд гаргасан манаагаа эргэж явахдаа энд хэдий хэрэг ямар зэвсэг байдг юм бол мэд харга олдох нүггүй юу. Бүгд л цоочтой тэгээд лац тамхтай байхыг бодоход яавч хоосон биш. Хоосон бол ингэж чандлан манахч ёсгүй. Маргааш гээгээ орохоор цонхоор нь харахад багцаа нь мэддэх байгаа гэж бодно. Хаврын хахирган хүйтэн салхи хүлээж хормоо хотос хийсгэн. Хашааны гадуур хаяа өлөн ноход хэмхлэн боорлохол дуулдна. Бүх манаа нь байрандаа санар соргог байсан санаа амран байрандаа буцаж ирлээ. Шүн манаанд гарах нөхд нь хорхирон унтаж байна. Байрандаа жаал суух гэтэл хүмүүсийн дүнгэнтэл хорхирохыг сонсоод бие нозоорон нойр хүрэх шиг болохоор гарч байшингийн довжоон дээр суулаа. Тэнгэр цэлмэг бөгөөд одон ичид тодоостод гялалцсан. Оддын байдлыг ажихад шүн дунд ойртож байгаа бололтой. Юун хүмбэ зогсгохдоо хашааны хаалх хавцаа гарлаа. Эргүүл байна гэсэн дуу гарч удалгүй хөлийн чимээ ойртов. Гиндэн босож хаалгууд явах гэтэл өөдөөс нь хүний бараан дүрс сүүмэлцв. Тэр хүн ойртож ирээд "Тайван уу" гэх нь тань л юм шиг санагдав. "Тайван байна" гэж гиндэн хариулаад тэр хүнийг дагуулan байрандаа орлоо. Дэнгийн гэрэлд харвал сумангийн дарга байв. "Та эргүүлтэй юм уу?" гэвэл "Манай сумангийн арвтууд энэ 7 хоног энд манаа хийн. Тэгэхээр би голдуу эргэх юм" гэж сумангийн дарга хэлв. Гинтэн саяхан нөختөн чансан хар цайнаас хийж даргадаа өгвөл "Би цай уухгүй" гэж сумангийн дарга нь хэлснэ. Зүүж яваад ашмагаан авч тагийг нэрэгдэн онгойлгож аяганд арх хийснэ хөт хийтэл балгав. Өөрөө ууж дуусаад баг зэрэг хийж гинтэн өөд сар байхдаа "Манаанд байгаа хүн ууж болохгүй" гэсэн чи баг зэрэг бол болно гэв. Гинтэн архийг нь авч хөнтөрч орхив. "Та бүхнийг манай хүрээнд морилон ирэхээс өмнө энд гамингийн зэвсэг хадгалаастай байсан юм. Гамингийн зэвсэг юу байх вэ? Монгол цэргийн зэвсгийг хурааж аваад энд хадгалж байсан. Гамингууд зүхтаахта тэр зэвсгээ авч амжаагүй юм байх та" гэж гиндэн хэлбэл сумангийн дарга нь "Саяын уусан архиндаа халамтсан уу? Угаас тийм өнгөрөө сагсуу ир юм уу? Муусан гамингууд биднээс үхтлэн айж сүүлээ хавчин зүхтаахта эндээс ганц ширхэг бууж авч чадаагүй. Манай хороо энэ зэвсгийн агуулгыг хамгийн түрүү эзэлж авсан юм да" гэж гайхволов. "Зөндөө буу зэвсэг байгаа бидтэй" гэвэл сумангийн дарга хэсэг бодсноо. 5,000 орчим винтов, бярдан, бас захиурч байсан 20-од пулемет, хэдэн мянган сумтай нь манайхан гамингаас орхисон бэлэг гэдэл хүлээж авлаа шүү дээ гэдэнэлээ. Гиндэнч бас түүнийг цааш нь яриулахыг эрмэлзэн "Тэд чинь биднээс бууг маань булааж авахдаа их омогтой байсан юм. Баруун жанжны хүчрхэг цэрэгт хөөгдөө зүхтаахта тэр омог нь алга болсон шүү. Би зүхтааж байгаа гаминг харсан" гэлээ. "Гамин яах вэ? Амархан дайсан. Түүнээс илүү дайсан байна." "Тийм ээ, улааныхан. Улааныхантай тэмцэхэд их хүч хэрэгтэй. Бид энд хүчээ бөөгнүүлэн зузаалж байгаад хөдлөн. Тэгэлгүй яах вэ? Хизээ явах юм бол доо. Тэр тодорхойгүй байна. Та бүхэн ч зөндөө их зэвсэгтэй ирээ биз." Сумангийн дарга сая л баахан хамаагүй бурсандаа гимшиж буй янзтай залтайхан инээмсэглэж "Тэр бол цэргийн нууц. Гэхдээ чи манай шилдэг цэрэг. Нууцыг хадгалж чадах найдвартай хүн" гэлээ. Гиндэнч нэлээд шамдуухан асууснаа баллах гэж "Та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Би улс үндэсэ бурхан шашны гэж нэгэн үзүр сэтгэлээр бодож явдаг эгэл хүн. Гэхдээ бурхан шашин төр улсаа хамгаалахад өчүүхэн амиа хайрлахгүй зүтгэн" гэлээ. Сумангийн дарга их баярлаж байгаа бололтой түүний мөрөн дээр пад хийтэл алгадан "Их сайн байна. Танай Монгол цэргийн дунд чам шиг итгэл найдвартай, бас тэгээд байлдаж явсан цэрэг тун цөөхөн байгаа нь харамсалтай байна" гэв. "За дарга минь, хар уулын баяраар явж ирэх хүү" гэж гиндэн асуув.
Сумгийн дарга босож сунааснаа. Тэги гэлээ. Тэр хоёр байшингаас сууралдан гарч хашааны өнцөг болон зэвсэг агуулсан байшингийн үүд хаалгаар зогсож буй манаагаан шалгахаар чимээгүйхэн явлаа. Гэнтэн инхүү явж байхдаа сумгийн даргын гин алдаж хэлсэн зэвсгийн тоог бараг цагаар үнэн гэж бодож байв. Манаанууд нь огт унтаагүй байсанд сумгийн даргын санаа амарч буцахдаа "Өнөө шөнө би дахин эргэж ирэхгүй. Чамд найдлаа шүү. Манаага дахин эргэж байгаарай. Энэ хүрээнд улааны талын нууц хүмүүс тагнуул туршуулч олон бэ. Тэд манаа гол найдлага болсон зэвсэг рүү дайрч мэдэх юм" гэж аминчлан загчээ. Гиндэн сумгийн дарга хашааны үүд хүртэл өдөж өгөөд салахдаа "Та бидэнд бүрэн итгэж болно" гэж хэлв. Сумгийн дарга үүдэнд хүлээж байсан дагуул цэргийнхээ хамт харанхуй дундуур ширүүлэн давхилаа. Гэнтэн тэдний морин төвөргөн холдсон хойно харуулынхаа байранд ирж унтаж байгаа хүмүүсээ сэрээж манаага халалцуулахаар явуулав. "Өнөөдөр ч бөөн олцтой. Харуулаас буугаад дуулж мэдснээ Зүх Баатарт хэлүүлнэ. Би ч цагааныхны итгэлийг хүлээж байх шив дээ. Эд надад яагаад ингэж их найдаж байна вэ? Орос хэл мэддэг. Цэрэгт байхдаа бай буудад сурсан минь л эдэнд тоогдох гол зүйл боллоо доо. Улмал итгэвхтэй дүр үзүүлээд байх юм шүү. Энэ сумгийн дарга архинд их дуртай золиг байна. Арх авч өгдөг хэрэг. Тэгвэл бүр гараад өх байлгүй гэж бодоод өвөрдөх хэдэн зоосоон тэмтэрч үзв. Энэ даргатай зууралдаад байвал нээлээд юм мэдэж болох юм шиг байна. Арх авч өгөөд сайхан загнаад байвал хамгал нууцаа ярьж мэдхин. Гэхдээ муу чон чин бас өмхий санаатай байна шүү гэж дахин бодоод гадаа гарвал харуулаас буусан цэргүүд нь сүйтгнэн ирж явах харагдав. Хаврын ойр унаж, уул талын цас доош сууж, энгэр газрын цас үл мэдхэн хөлөрч зарим газраа цоохордож эхлэв. Хавар жам ёсороо айлчлан ирж, дэлхийн ертөнцийг өрн дулаан агаар бүрхсэн энэ цагаагчин дахиад жилийн хавар Монгол газар их үйл явдал болж хөл өмэн нэн ихсэн хот хөдөөгүй илт байлаа. Өртөө улааны алба галзуурсан юм шиг ширүүсэж, буу зэвсэг агсан цэрэг цагдаа түшмэл элж тахар нааш цааш өдөр шөнөгүй цовж, хэл мэдэхгүй Орос хятад цэрэг 10-20-оос эхлэн хэдэн зугаараа давхилдэж, өртөөнийхнийг нэн их сандраган зовоож байв. Монгол орны 408 цохист буу зэвсэгтэй хүмүүс сүлжилтэн давхиж, буун дууч, уул хатыг цурайтуулан нижгнэх болов. Аймаг хошуу тамгын газар өдөр шөнөгүй мортилж давхин ирж, өдий төдий лангийн алба нэгсэн цэрэг эрс агт морд бэлтгэхийг тушаасан бичиг зар авчирч, энд тэндгүүл адуун сүргийг хэдэн зуугаар нь сүрглээд, нааш цааш бахарт толнохоож, эрүүл сарвал эдэр залуугаас эхлэн зарим газар 50-60 хүрсэн хөгштийгч цэрэгт дайчлан баривчилж, хоттой хоныг нь майлуулан холбож, хомтоо тэмээг нь цууруулан хөөхн элбэгшив. Үүний зэрэгцээ учир начир нь үл олдох, үнэн худал нь мэддэхгүй цууг салхин аясаар тархан шуугих нь хүний сэтгэлийг нэг хоромч гэсэн амар заяа үзүүлэхгүй зовоох болжээ. Богдын хүрээнд ширүүн дайн тулаан болж байгааг нь Хятад гамин цэрэг Баатар цагаан хааны их цэрэгт хөөгдөн умар зүг талисан гин. Цагаан хааны баруун жанжны хүчрхэх цэрэг хүрээг эзлэн авч, богд гэгэнийг гамингийн хар гэрээ салган авч, шашин төрийг мандуулж, ариун үйлийг бүтээж байгаа гин. Замын үүд, жанжин чойрын түүгээр Хятадын хар цэрэг шоргоолт шиг олноороо хүрээрүүд сууж яваа гин. Таг нь урианхай хөвсгөлийн хязгаар нутгаар Улаан Оросын цэрэг цөмрөн ирсэн гин. Тэр Улаан Оростой сөлбөлдсөн ардын нам гээчийн бий болж хязгаар нутагт үймэн самун дэгдсэн гин. Тэр Улаан Орос түүнтэй сөлбөтө болсон ардын намынхан гэдэг чинь бурхан шашин эзэн хаана үгүй хийж, аав ээжээгээш алж талхаас буцахгүй андгай тангарахтай буруу номын улс гин. Орос газарч тэр, манжуур орондч тэр өдөр шөнөгүй үргэлжилсэн их дайн болж байгааг нь. Дааг хүрээнд өдөр бүрэл өдий төдий хүнийг алж талж, хотын эргэн тойрон буутаа харуул гарч, хэнийг ч оруулахгүй, хэнийг ч гаргахгүй болсон гин гэдэл шагшин шуугиж байлаа. Хаврын нар таатай сайхан ээсэн маш тунгалаг өдөр, хөдөлгөөн морьтой, нар салхинд ганцхан хувцастай нэгэн эр намхан гүвэн дээр гарч ирээд алсыг ширтэн морьныхаа амыг татан зогслоо. Энэ бол өвлийн дунд сарын 20-доор төрсөн нутгийнхаа дээсийг алхаж, хүний хошуу гүний нутагт хөл тавьсан Цэрэнбат билээ.
Цэрэнбат нутгаасаа гараад бараг 3 сар дөгчээ. Анх нутгаас гарахдаа хар муу санаатан сүүдэр мэт дагаж юм агад гэж алсын бараа харан хүн амтнаас далдуур явж 2-3 хушуу дамжаад санаа амарсан ажээ. Сэтгэлийн дотор зул мэт гэрэлтэх бүсгүйгээ замд нь гүйцэж очих бас нутгаас айл болохоор түргэн холдох гэж эхний хэдэн өдөр буйхаа альчиг довтлоход саарл морин эцэцэлдээд байхаар нь худалджээ. Явах зам нь цас ихтэй даваагүйе олонтой тул энэ мэт хурдлан явбал хилэн харанч үнэлэн байж авсан хурдан хэрэнч замын дунд хүрэлгүй эцэж гундаж мэдэх тул яаран явхаа болжээ. Бас аль замаар яваа нь үл мэдэгдэх тэмээгээр гарсан мөргөлчөдтэй улаан халз уулзахгүй нь гэдгээ мэдсэн юм. Үүнээс гадна хүний хошуу гүний газар очиод амраг бүсгүйтэйгээ айл гэр болон амьдрахад юм л хэрэгтэй болно. Тэрмэн баян айлын эрх танхил охин болохоор эдэж уух, өмсөж эдлэх жирийн хүнээс хавьгүй өөр учир амиа өрсөн байж олж авсан насныхаа ханыг хүний зэрэгтээ байлгахад бэл хөрөнгө их хэрэгтэй. Авч яваа алт мөнгөн чамлагдаж тун баг гэж бодоод замзуур дайралдах хятадын пүүс суурин 8-ыг дайрахын тулд танихгүй газрын 8-ачдын байр байдлыг мэдэх гэж хэд хоног отгоч явдал гардаг байлаа. Энэ бүхнээс болж өөхөө альчиг довтлогсонгүй унаа морин хайрлаж айл амтнаар орж хонууд өнжөөт байж саатан явсаар олон хоног ардан хийжээ. Үүнээс гадна богдын хүрээ яран орвол даашин хүүгийн пүүсний далдын туршил тосож байж мэднэгээд баахан алгуурлжээ. Ингэж явтал тэр хэрэг мартагдан эрэл сурлын ирчиж харих биз гэж горилно. Мөн олнороо төрхрөн хэлэлцэх янз бүрийн цуу өг түүнийг яаран явхад саад болж байжээ. Хүрээ хавар дайн тулаан болж байгаа юм бол түүнд өртөж мэднэ гэж бас болгоомжилж байлаа. Бүжин лам минь аян замдаа эсэмэнд яваад ахтаа минь уулзаад намаага хүлээж суугаа гэж бат итгэж байжээ. Ийхүү таваараа явж 2 морой гамнан заримдаа 2-3 хоног сайхан өвстэй газар өвслөн амрааж явсан тул морд нь өчүүхэнч эцэж турсангүй хур хүчээ хадгалсан хэвээр байлаа. Манер голдуул хээр морой унана. Хар мориндоо амшигээ хайртай тул түүний гамнахын дээр хээр морныхон хүч чадлыг сорж ийхүү олон хоног унжээ. Хээр моринч бас л холын замыг туулахдаа эцэд цуцхыг мэдэхгүй тунд сайн морь болох нь мэдэгдсэн юм. Хүрээнд ойртох тусам олны яриа хөөрөж улам хачин сүртэй сонирн болж уймж сандарсан хүмүүс захаас аван замаас эхлэн дайралдаж бас буу зэвсэгтэй Орос хятад цэрэг үе тааралдах болсон учраас зөвхөн амиа арга захыг хичээж урдан тусгалт бууга ачаандаа нууж дайралтсан бүхэнд дааг хүрээ орж богдод мөргөх гэж явна. Арилжаа 8 хийхээр явж байна гэж ярина. Бас авч яваа ачааг нь хүн үзэх юм бол машид гайхах ихээхэн үнэтэй зүйл байгаа болохоор хүний нүднээс дайжиж уулын орой хяр барьж том болгоомжтой явах болжээ. Цэрэнбат мориноос бууж тамхи татах зуур зүүн зүг харвал алсад дүнхэр хөх бол хөндлсөн харагдана. Богдын хүрээ ойртсон болол та. Тэр хөх бол өнөө алдарт богд хаан уул гэдэг нь байх та. Бүжинтэйгээ уулзах цагч боллоо. Хөөх юм намайг яасан их санаж хүлээж суугаа бол гэж бодоод эзгүйхээр саатахыг үл хүсэн мориндоо мордоод гүвэнэ цаад руу шогшуулан бууж нэгэн багшаархан хөндийг жолоо хөмхөлгүй хатруулан туулж цаад талын нилээд өндөр ухаа дээр гарч иртэл олон морьтой хүн давхин гарч ирлээ. Буцыг итэл улаан халзад тулсан болохоор яах чаргагүй болов. Мортонгууд түүнийг тойрон бүчив. Сарын өмнө Заян Бааю гэдэг газар дайралтсан цагаан хурган малгайтай Орос цэргүүд байхаар нь баахан сандарч тэдний гараас яаж мултрах вүлээ гэж бодож амжаагүй байтал тарган бормор унсан монголчууд царайтай хүн дэрэгдэн тулж ирээд "Чэ юун хүм?" гэлээ. Монгол хүн гэхэд арайч биш, дөрвдөж биш мөртөө монголоор зэгсэн хазгай хэлсэн тэр хүн өөрийг нь сонжих мэт цавчилгүй ширтэж байв. Тэр хүн өөрийг нь хөдөлгөө морийг нь өмсөн хувцс хунар нүүр царайг нь ширүүнүүдээр хэсүүлэн харна. Тойрч хүрээсэн цэргүүдийн дотор монгол царайтай хүн нилээд хэд байв. Тэд бүгд цэрэг хувцастай ихэнх нь сагсгар цагаан хурган малгай өмсөж бүгд буурчээ. Цэрэнбат яасан ч гэсэн эднээс айж сүрдсэн царай үзүүлж болохгүй гэж бодоод ялдамхан инээмсэглэж "Эрхэм дээдэс цэргийн төчмөлийн амрыг айлтгая. Бэ богдод мөргөх гэж алс баруун хязгаараас яваа жирийн нэгэн анчин бэлээ" гэдмэгсхийв. Монголчууд царайд үл итгэсэн ширүүнүүдээр гөлрөн ширтэж байснаа хажуудаа байгаа хөнхөр ногоонуудтай Оросд хэдэн үг шивнэн хэлэхэд тэр Орос нь моройн давирч муухай ойрлох шиг болов.
4-5 орос цэрэг мориноос үсрэн бууж нэг нь цолбуурдан авч бус нь хөдөлгөөн морины жолоог угс татан авлаа. Цэрэнбатын дотор харан хуйлан өөрийн мэдэлгүй ташууран далайснаа. Ийм олон буутай хүний өдөөс гар сар байвал амьгүй болно. Арга ивийг нь олохыг бодъё гэж өөртөө хэлээд ташууран буулгав. Цолбуурцсан орос буугээд байгаа янзтай дохиод байхаар нь мориноосоо яарамгүй буулаа. Хөтөлгөө морины ачааг газар буулгасан хэдэн цэрэг ачааг нь задалснаа дуу алдан ухарлаа. Цэрэнбат ачаа өдөө харвал амиа гээх дөхөн байж хурааж цуглуулсан гулууз мөн 50 лангийн ямбүүнээс өгсүүлээд алтан аймаг бөгж тэргүүтэн нь наран гялалцсан нүд гэл буулан туяарч харагдлаа. Монголчууд царайт морин дээрээсээ тонгоож харснаа бас буун харайж алтан бугуйч аймаг тэргүүтнийг дэнсэлж байгаа мэт гарын дээрээ нь тавьж үтснэ. Та найхан улааны туршууло гэлээ. Цэрэнбат учрыг үл ойлгож дүрлийн хараад та юу айлдна вэ? Улаан гэж юу вэ? Би жирийн нэг анчин 8 хүн гэвэл монголчууд царайт муухай харж бүхийснөө бууг нь юмн дотроо суг татан гаргаж ирээд "Мэдэгийг хотол яриад бай. Энэ буу сум" гэж муухай орлоо. Цэрэнбат ер цочирдсангүй хинэггүй царайлан "Бэ анчин гэж танд айлтгсан" гэчихв. "Мана мэдэн. Анчин хүн ийм буута байдаггүй юм. Мохарновш" гэж монгол царайт дахин хашгирч ташууран далав. Цэрэнбат түүнийг хоосон сүр үзүүлж эрхэндээ оруулах гэж үйг мэдээд "Ямар буугаар ан хийх нь танд хамаатай биш шүү. Гэхдээ их нутаг элгэн халуун Монгол дүмэнд хар буруу сансан этгээдээс өшөө хорслоо авч яваа сайн энэ зэргийн буутай байхад яадгийм" гэж зоригтой хэлэхэд монголчууд царайт энэ хинэггүй царайлсан зорим гэрийг сүрдэнгүй харж монголчуудын үлгэр домог болгон яриад байдаг сайн эр гэдэг нь ийм хүн байдаг байх юм. Энэ чинь биднээс ер айж сүрдэхгүй байна шүү. Ийм хүн хэрэг болж магадгүй гэж санаад "Чи Монгол хүнд хар буруу сансан эдгээд гэж хэнийг хэлнэв" гэлээ. "Энч байж болно. Би хар хятадаас өшөө авах тангарахтай" гэж Цэрэнбат мөн л бардам өгөөлөв. "Хар хятад гэж хэнийг хэлнэв?" "Манай монголчуудыг тонон дээрэмдэж байдаг хятад хүмүүс." "Чи яагаад хятад хүнээс өс авах болсон юм?" "Тэр их учиртай. Би хятад хүн л дайралдвал цааш нь харуулах амдгайг бурхандаа өргөсөн юм." Монголчууд барьж буй ташуураараа оролдож нааш цааш холхихдоо нүд гялбуулан байгаа алт мөнгөөд шунаг нүдээр байн хялам хийхийг Цэрэнбат ажаа. "Эд чинь алт мөнгөнд шунсан дээрэмчин орсууд байх нь. Богд хааныг шоронгоос сулалсан баруун жанжин гэгчин цэрэг лав биш байх. Дайны хажуугаар дажин гэгч болж олз хайсан хонхуузууд намайг сүрдүүлж эрхэндээ оруулах гэж байгаа би. Би тийм ч амархан шалчидэг эр биш ээ" гэж бодоод ташаага тулан толгой дээгүүр үл тоомсорлон зогсож байлаа. Монголчууд царайт түүнд ойртоод "Чи энэ их алдан мөнгийг хаанаас авсан?" гэв. "Миний нэг насаараа цуглуулсан буй хөрөнгө маань энэ шүү дээ" гэж Цэрэнбат тоомсоргүйхэн хариулахад монголчууд царайтын амсаглан "Чи их баян хүн юм. Бас зоригтой эр байна. Бид бол Монголын өшин дайсан хар хятадуудыг Монгол нутгаас хон тонилгож ард олныг амар жимэр амьдруулан борхон шашныг чин дэлгэрүүлж мөхсөн төрийг чин сэргээсэн баруун жанжны цэргүүд. Би бол 100 цэргийн даамал очирав. Манай цэрэгт чам шиг зориг зүрхтэй анчин хүн маш хэрэгтэй. Чи бидэнтэй нийлээд тэр өстөө хятадуудаасан өшөө хорслон авах юм биш үү гэлээ. Цэрэнбат ийм үг сонсоод итгэж ядан "Та бүхний тухай сураг сонссон. Богд гэгэнийг хар гэрээс гаргаж авсан ямар ачтай авралтай улс вэ гэж сүсгэлэн бодож явлаа. Та бүхэн үнэхээр баруун жанжны цэрэг мөн байгаад хятад хүмүүстэй байлдаж тулдаж яваавал дагахад бэлэн байна" гэлээ. Очиров хэмээх тэрхүү монголчууд царайт их л сайхан загнаж түүний мөрийг алгатаад "Надад итгэхгүй байна уу? Би бол баруун жанжны Азийн морин дивизийн шигшмэл хорооны тэргүүн
зуутын дарга. Эд бол манай зуутынхан. Бид их зэрэгт Агтмаар бэлтгэхээр явж байна гэв. Цэрэнбат эргэлзэн тэнэгэлзэж байвч эдний гараас яасан ч мултрахгүй гэдгээ мэдэв. Бас газар дэлгээстэй байгаа үлэм жүнтэй алт мөнгө рүү хүн бүрийн нүд ширтээстэй байгааг ажиж үүнээс болж амиач алдаж мэднэ гэж бодоод хурааж нөөсөн хамаг юм алдах болсондоо хэдий хар бууж дотроо сэмхэн уйлж байсан ч түүнийг огтхон ч мэдгдсэнгүй. Алт мөнгнөөсөө нилээдийг авч Очиревт хандан танд бэлэг байрыг үлдсэнийг нь их цэргийн сан хөмрөгт нийлүүлье гэвэл Очирев үлэтгсэн байртай харснаа Цэрэнбатын сарвайсан алтан бугуйч Ямбүг тосон аваад дэрэгдэх оростой хэдэн үг хэлбэл тэр нь үлдсэн алт мөнгийг нь нямбайлан боож авлаа. Цэрэнбат амжигэн хадгалж явсан хамаг хөрөнгөө нүд эрэмхийн зур инхүү алдсандаа гол нь горойж байсан ч эд их хятадтай тулна гэсэн болохоор хамт явбал олз олж болох байлгүй гэж сэтгэлэн засав. Манер буугаан авч үрээд эрхэм цэргийн жанжин би хүрээ орох гэж яваа юмсан. Та бүхэн тийшээ зүглэгсэн болов уу гэвэл хэд хоногоос хүрээ орно. Ингээд чи хэр зэрэг буудадгав гэж Очирев асуув. Цэрэнбат мэрэгэн цэцэн буудадгаараа гайхуулмаар санагдаж мөрнөөсөө буугаа мултлан авч мөчир дамжин гүйдэг хэрмийг алдаж үзээгүй юмсан хэмээн тэртээ хойно харагдах хэсэг чулуун дундаас цохих бутны орой тас буутахад цэргүүд дуу алдан шуугилдав. Очирев толгойс эксрэн гайхамшигтай мэрэгэн бууч байна гэж магтлаа. Та бүхэн хятадтай тулах гэж байгаа юм бол энэ хүн баруун өмнө хятадын нэгэн суурин 8 байна. Тийшээ явъя гэж Цэрэнбат хэлбэл мориндоо гэж Очирев хашгирав. Цэрэнбат түүний хахирган чанга дуунаар мориндоо мордож хээр морин хөтлөн баг цэргийг дагуулan баруун урагшаан давхихдаа зүрхэн ихэд хөөрн догдолж байлаа. Баг цэрэг нэг дөрвөлжтээр гарч ирээд жолоо татан зогсцгоо. Богдын хүрээ тэр дээ гэж Очирев зүүн зүг заалаа. Цэрэнбат дөрөөн дээрээ өндийч харвал өндөр уулын арын уужимхан хөндийд утаа уняар хөхрөн суунаглаж хашаа байшин бололтой цэвцээсэн хар юм нүгэлтэн. Богд гэгэний минь ордон. Түмэн олон монголчуудын итгэл бишрэлийн од болсон оройн чимэг очир дээр богд эзэн минь тэнд заларч байгаа. Гэхээс Цэрэнбатын хэрийн юмд уярхаа болсон зүрх нь зөөлрөн уйсах шиг болж амандаа хаяархан маань уншлаа. Тэр сэтгэл зүрхэндээ богд гэгээн бурхан шажнаа бодож байтал хатраад гэж Очирев хашгиран морион даврав. Баг цэргийнхэн газрын уруун бичигнэлтэн давхилаа. Цэрэнбат 2 хоногийн өмнө Очиревын баг цэрэгтэй учирч тэднийг дагуулan хятадын нэг пүүсийг тонож дээрэмдэгтэй айхыг мэдэлгүй төрүүлэн орж данжаад бичээч хоёрын бодийг хөтөлж янчаа мөнгө торгод урдан ер нь хүнд хэрэг болох бүхнийг нь хуу хам авцгаас юм. Хүн бүрл эндээс олзолсондоо ихэд баяртай байжээ. Цэрэнбатын хүү дээрэм хийхдээ Очиревын нүдийг хариулан байж нилээд олон мөнгөн зоос өвөртөө хийж амьдсан юм. Очирев түүний юунаас ч үл шантрах хатуу чанга зориг зүрх тунч мэрэгэн буудагт нь ихэд олзуурхан цэргийн санд нийлүүлсэн алт мөнгнөөс жилүү үнэтэй хүн оллоо гэж олзуурхаж байжээ. Цэрэнбат үл таних зэрлэгшиж гүйцсэн хэсэг хүмүүстэй нийлсэндээ айн болгоомжилж байсан нь богдын хүрээний бараа хараад тэр сэжиглэл нь бишрийн шүтэг сэтгэлээр солигджээ. Хүрээнд ойртох тусам бараа сүр нь улам ихсэн утаа манан дундаас өндөр сүмийн алтан ганжир олон цагаан сувраг нүднээ тусаж түүний итгэл бишрлийг улам ихсгэн. Хажуугаар үхэр тэрэг тэмээнжин үе цовж адуу үхэр туусан орс цэрэг дайралтна. Очиревын морьт баг хөдөөнөөс дайчилж авсан адууга хэдэн цэргээр туулган үлдээсэн юм. Баг цэрэг уралдан давхсаар хотын захад ирлээ. Утаа хиншүү өнөртөж дотор бөхчидмээр санагдана. Намхан шавар байшин шургааган хашаа нэвсийн үргэлжилж хашааны цаанаас гэрийн тооноор утаа баагна. Баруун зүүн хойш урагшаа тахирлан одсон нарийнхан гудамжаар хүн хар цон үзэгдэнэ. Тэдгээр хүмүүс морьт цэргээс сугтааж байгаа юм шиг эргэн харсаар булан тойрно. Хотын баруун хойд дэнж дээр түрүүнээс хойш тодхон харагдаж байсан өндөр сүмийн өмнөр ногоон паалан оройтой олон дугуйн сүм харагдана. Түүнийг Цэрэнбат нэр цуун халах даяар төгссөн гандан хийд визгэж таамаглав. Богдын хүрээн Улиастаг бодоход зүйрлэхэн аргагүй их болох нь аяндаа мэдэгдэж байлаа.
Өргөн нарийн гудамж, өндөр нам байшин, тоо томшгүй олон хашаа гэр зах хязгааргүй юм шиг үргэлжилнэ. Зах зээлийн газар Яаруу санд руу яваа морьтой явган монголчуудаас гадна буу зэвсэг агссан Орос цэрэг олон үзэгдэнэ. Нэгэн өргөн гудамж өгсөх үед хятадын пүүс зөндөө байлаа. Гэвч ихэнх нь хаалттай ажээ. Хоолны газар ойрхон байгаа бололтой сонгон сармисны содон үнэр хамар цориглоо. Том модон торхтой ус ачсан усчин хятад морио ороолгож усаа цалгуулan явна. Хараа сарвчилсан монгол эр донжгор сүйх тэрэгтэй зөөврийн хятад гараа сарвайж юм гуйсан гуйлагчин, ирэмэрэн хувцастай дулдуучин наймаачин, улаан шарыг хослуулсан лам, отго жинсээ сагсалзуулсан түшмэл үе үе дайралтах нь Уляастай хотод тэр бүр байдгүй болохоор Цэрэнбат их сонирхон харж явлаа. Хонь нөхрийн толгой зурж дүүжилсэн махны наймаачид бөмбөр улаан дэнлүүтэй хоолны газар зэглэн үргэлжлэх пөөс дэлгүүрт хүн орж гарах нь цөөн ажээ. Богдын хүрээний хүн шоргоолт шиг язганаж байдаг гэж Цэрэнбат олон удаа сонсож байсан боловч тэр олон хүн үзэхдэггүй байшин хашаа нь бүгд эзгүүрэн хоосорсон юм шиг харагдахад гайхаж байжээ. Очиров ихэл бардам зантай ташаага тулан ханхалзаж хажуугаар өнгөрөх хүмүүсийг ширтэн явна. Баг цэрэг явсаар хотын төв дунд орчим том хашаанд орлоо. Хашаагаар дүүрэн буу сэлэм агсан цэрэг өмж байна. Ихэнх нь итгээд хачин зэгэл саарл хувцастай Орос цэрэг бас Монгол дээлтэй хүнч харагдахаар Цэрэнбатад сүрдэн бишүүрхэх айн болгоомжлох нь багсав. Хашаан дотор намхан шавар байшин байх бөгөөд түүнээс хүмүүс гарч орно. Очиров цэргүүдээ мориноос нь буулгаж тараагаад Цэрэнбатад харснаа. Чамайг би даргатайгаан танилцуулна гэв. Цэрэнбат хоёр морио бэхлэн уйж Очировыг дагаж нэг байшин өөд явхад Цэрэнбатаас авсан алдан мөнгө бас хятадын пүүс тонож олсон торг дурдан тэрсэн хэдэн цэрэг дагалдав. Очиров байшинд төрүүлэн ороод Цэрэнбат болон дагаж явсан цэргүүдээ хонголд зогсоож цааш нэг хаалга татан орчихв. Цэрэнбат уртхан хонголд зогсоод ийш тийш харвал хэд хэдэн хаалга байх бөгөөд тэдгээр хаалга руу хүмүүс байн орно. Хажуугаар нь өнгөрөх Орос хүмүүс бүгд л хялааж хараад байх шиг болохоор баахан ай гүрхэж энэ Оросуудтай нийлж яваа ер нь зөв үү буруу юу? Ингэж явахын оронд энэс шалавхан шиг салж бүжин ламыга ирж олох юмсан. Энэ их хотын чухам хаана байгаа бол яаж олох вэ гэж бодож байтал хаалга онгойж Очиров хижээл настай бавгар буурал сахалтай өндөр Орос дагуулan гарч ирээд Цэрэнбатад харж энэ бол манай хорооны дарга. Би чиний тухай тодорхой ярьсан. Чамайг зоригтой мэрэгэн бууддаг тухай бас хятадуудаас ус авахын тулд манай цэрэгт сайн дураар элсэн орсон тухай тодорхой ярьсан юм. Манай дарга чамайг магтаж байна гэхээр нь Цэрэнбат хүндэтгэл илэрхийлэн мэгс хийж түүний амрыг ирэв. Очиров цэргүүдийнхэн тэрвэрш байгаа зүйлийг даргадаан тушааж Оросоор баахан юм ярив. Хорооны дарга ууртай юм шиг баргар царай нь ялдамхан болж инээмсэглээл хэдэн үг хэллээ. Очиров даргийнхаа хэлсний хичээнгүүлэн чагнаж байснаа. Би даргад чиний алдан мөнгийг тушаахта энэ хүн манай их цэргийн ял алтанд зориулан хурааж хуримтлуулсан хөрөнгө харамгүй тусалж байгаа юм а гэж хэлсэнд маш их баярлаж байна гэлээ. Орос дарга Цэрэнбатыг дахин харж хэдэн үг хэлэхэд манай дарга бурхан шажин улс үндэсэн аврах хэргийн төлөө ам хайргүй зүтгэхийг танд анхааруулж байна гэж Очиров хэлээд баруунгараа шанааныхаа тус газар аваачин өргөж ёсолсноо эргэж Цэрэнбат болон цэргүүдэд дагуулan байшингаас гарчээ. 11-р хэсэг төгсөв.